За эрүүл мэндийн мэрэгжилтний хөгжлийн урдсуур төрийн бис байгууллага санаачлан анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон нэгдсэн үндэсний байгууллагын залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байгаа тус хөтөлбөрт салбарын 30 залуу оролцох шалгарч 4 сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын манлайлал менторуудаас зөвлөгөө мэдээллүүдийг авах боломжийг нээж өгч байна. Төгсөөд ямар мэрэгжлийг сонгож суралцвал надад илүү тохирох уу? Яг нийгэмд маань аль мэрэгжил илүү ер нь хэрэгцээтэй байгаа вэ? За тэгээд төгснөхийн дараа яг магистраар сурсан зүгээр эсвэл үргэлжлэл яг эрдэм шинжилгээний ажлыг давуу хийх нь зүгээр эдгүй гэх мэтчлэн айгүй юм олон ийм эдрээтэй асуултууд надад болохоор төржсэн яг энэхүү энэ эдрээтэй асуудлуудаа яг энэхүү хөтөлбөрт хамрагдсанараа шийдэж чадна гэж бодсон болохоор энэхүү хөтөлбөрийг сонгоод оролцож байна. Яг энэхүү хөтөлбөр яг ерөнхий яг яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаад байгаа юм бэ гэхээр мэдээж альва нэг салбарын эрүүл мэндийн салбарын ч юм уу яг энэ салбарт хамгийн том оролцоотой ирээдүйн яг хамгийн том хөрөнгө оруулалт бол хүний нөөц байдаг. Тэгэхээр бид бүхний зорилго бол яг энэ ирээдүйд гарч ирэх энэ хүний нөөцийг чадварлаг ийм мэрэгжилтнүүдийг л бэлтгэх бидний зорилго байгаа гэсэн үг. Тэгэхээр бид сая 1 сарын хугацаанд ийм албан ёсоор сонгон шалгуулалтыг зохион байгуулад яг энэ сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байгаа 30 оролцогчийг бид бүхэн сонгон шалгаруулж аваад энэ хөтөлбөрийн хугацаанд буюу 4 сарын хугацаанд энэ хүмүүстэй зориулаад яг энэ эрүүл мэндийн салбарын манлайлагч энэ салбарт 20-30 жил ингээд ажилласан байгаа хүмүүсээс яг энэ бүх хүмүүсийн мэдлэг, туршлага, энэ бүх зөвлөгөөнүүдийг хүргэх зорилгоор дээрээс нь яг энэ залуус маань өөрсдөө нийгэмдээ эрүүл мэндийн салбарт байгаа энэ шинэлэг төслийг хэрэгжүүлэх ийм зорилготой хөтөлбөр байгаа гэсэн үг. 6 жил төгсөөд эмч болцсон залуус яг гарахад жишээлбэл академик болон мэрэгжлийн чиглэлээр илүү их юуг анхаарах вэ? Дээрэс нь академик сургалт болон судалгааны чиглэл мэрэгжлийн үйл ажиллагааны чиглэлээр салбар тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх яг залуу эмчийн хувьд, залуу мэрэгжилтний хувьд тэр оролцоог хангаж ажиллах, ялангуяа сургууль болон бусад шийдвэр гаргагч нартай энэ тал дээр нэлээд тийм манлайлалтай өөрсдийн үзэл бодол, гарц гаргалгааг гаргах тал дээр илүү тийм өөрсдийн санал онолоо тусгасан ийм хөтөлбөр байх болов гэж ингэж бодож байна. Сургалтын агуулгад эрүүл мэндийн мэрэгжилтний тасралтгүй хөгжил, ур чадвар, салбарын тогтолцооны онцлог, олон улсын туршлага, эрдэм шинжилгээний судалгаа гэх мэт олон хүрээний сэдвүүдийг хамруулсан байна. Мөн тус хөтөлбөрийн онцлог нь оролцогчид эрүүл мэндийн салбартаа 5 төслүүдийг санаачлан гарааны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой юм байна.